Сайн байцгаана уу? Ингээд 2025 оны 36-аас 40-р тестийн тайлбарыг өгье. 36. Зориудын шалгарлын жишээг сонгоно гинэ. За эхлээд юу ч гэсэн зориудын шалгарал гэдгийг сэргээ санах хэрэгтэй баг. Зориудын гэдэг маань хүний хүсэл сонирхолд нийцсэн организмыг гаргаж авах. Жишээлх юм бол сүүний чиглэлийн үнэ ч юм уу те зодон чанархан дахиа ч юм уу хурдан хугацааны адуу гэх зэргээр хүнд яг ямар шинж тэмдэгэн таалагдаад байгааг түүнд нийцсэн организмыг гаргаж авах гэсэн үг. За энэ өгдлийг тэгвэл уншаад үзье. Амьтны хүрээлэнд байгаа амьтад. За энэ бол зохиомл орчинд амьтдыг цуглуулсан байгаа тийм. Тийм болохоор яг шалгарал бол биш. Иймээс эгийг бол даръя. За би өгдөл дээр сэр нуруутан амьтдын 5 хурут мөч гэж байна. Тэгэхээр мөчтийг онцолж оруулж өгч байна гэдэг маань өөрөө жишил анатомийн баталгаа дээр гарч ирдэг тийм үү. Энэ дээр жишил анатомийн баталгаа бошин товчлоо. За ийм учраас би өгдөл маань тохиромжгүй байгаа тийм. За си өгдөл эртний өвлөг гөрвөлийн чулуутсан олбор гэхээр палеонтологийн баталгаа болж өгдөг. Тийм болохоор си өгдөл бас худлаа болж байна. Одоо DU, EU гэдэг сонголт бүгдээрээ нүлдлээ. За энэ тохиолдолд зэрлэг гичээс үүссэн янз бүрийн байцааны сортууд гэж штэ тий. Эртний үг нь бол зэрлэг гич юм байна тийм үү. Тэгвэл энэ зэрлэг гичнээс яаж өнөөгийн бидний мэдэх энэ олон төрлийн олон сортын байцаанууд үүсч вэ гэхээр одоо жишээлх юм бол цэцэгтэй хэсгийг нь сонгож аваад тэгээд сортлсоор агаад цэцэгт байцаануудыг гаргаад авдаг ч юм уу эсвэл брокколинуудыг гаргаад авдаг ч юм уу те эсвэл навчтай хэсгийг шилж ингэж шилж зориудаар шалгаруулж авсаар байгаад одоо байцаануудыг гаргаж авсан, навчит байцаануудыг гаргаж авсан ч юм уу. Иймэрхүү байдлаар ерөөхдөө бол хүний хэрэглэнээс болоод өнөөгийн байцааны маш олон сортууд бол гарч ирсэн байдаг. Ийм болохоор манай зөв хариулт D байна. За магадгүй яагаад мэдслийн антибиотик төсвөртэй одоо зориудын шалгарлын жишээ болж болохгүй гэж. За мэдслийн антибиотик төсвөртэй бактери гарна гэдэг нь ямарваа нэгэн өвчнөд одоо мэдслийн нэг ашиглаад тий үүнийхээ дунд тухайн бактери өөрийгөө хамгаалах механизмаараа мэдслийн нэг төсвөрлөх тэр чадварыг ерөөхдөө олоод авчиж байгаа. Энэ нь өөрөө шалгарлаар буюу байгалийн шалгарлаар явагдсан байхгүй. Тэгэхээр И өгдөл бол байгалийн шалгарлын жишээ гэсэн үг. Иймээс буруу. Тэгэхээр зөв хариулт маань маргаангүй Д өгдөл болж байгаа маа. За бүгдээрээ тэгвэл за жишээлх юм бол энд зэрлэг гичний ямар хэсгүүд нь өнөөгийн бидний мэдэх байцааны шин сортуудыг үүсгэсэн байгаа юм бэ? Тэгээ яг аль хэсгээс нь үүссэн бэ гэдгийг бол харуулж өгсөн байна. Тэгээд хүснэгтлэн задлах юм бол оройны нахиа хэсгээс нь бидний мэдэх байцааг ч юм уу, хажуугийн нахианаас нь процесс байцааг ч юм уу. За тэгээд навчны хэсгээс нь келиг, тэгээд цэцгийн нахианаас нь брокколиг, цэцгийн багцаас нь цэцэгт байцаа гаргаж аваад ишний хэсгээс нь одоо шар манжинт буюу колраби гэдэг анхыг гаргаж авдаг байна. Энэ мэдчлэн хүний хүсэл сонирхол нийцээд аль шин чанарыг дамгаалаад бариад аваад шалгаруулад авсан юм бэ гэдгээс хамаарч шин сортууд үүссэн байна. За 36-гийн зөв хариулт зэрлэг гичээс үүссэн янз бүрийн байцааны сортууд буюу D өгдөл байлаа. 37. За байгалийн шалгарлын механизмыг доор дүрслэв гинэ. За 4 үе шатад хуваасан байна. Тэгээ байгалийн шалгарлын үйл явцыг зөв дараалалд оруулаарай гэж байна. За бүгднийг эхнээс нь уншаад үзье те. Зөвхөн хамгийн сайн дасан зохицсон организмууд мэнд үлдэж өөрийн генийг үр удамдаа дамжуулна. За хамгийн сайн дасан зохицох цохидлогоо үүсгэхийн тулд мэдээж орчны тэр шалгарал буюу байгалийн шалгарал байх ёстой. За хоёр дээр хүрээлэн буй орчны тэнцэх даацаас олон тооны үр удам төрөх. За зүйтэй. Даац хитийдсэн их хэмжээний үр төлөлт хүрнэ гэж юм тийм үү. За энэ бол манай шалгарал авах гэдэг тийм шалгаруулагч хүчин зүйл авах гэдэг. Тэгэхээр 2 дугаар өгдөл бол 1 номерт бичигдэнэ. Ингээд харах юм бол A эсвэл B2 аль нэг нь манай зөв хариулт болж тарж байна. За ингэж уртаар тэмдэглэхгүй. Ингэж. За одоо тэгвэл нэг нь 4, нэг нь 1 гэсэн байна тий. Тэгэхээр цаашаа үргэлжлүүлээд 4-ийг уншиж үзье. Зүйлийн зарим организмууд мэд үлдэхийн төлөөх тэмцэлд бусдаасаа илүү давуу шинжтэй байна. За тэгээд давуу шинжтэй нөхдүүд нь өөрийнхөө үр удмаа давмгай тоогоор хүлдээнэ. Тийм учраас эхлээд 4 дугаартай
үйл явц болно. Үүний дараа үр удмаа дамжуулна гэдэг нь орж ирнэ. Хамгийн сүүлд нэг үе удмаас дараагийн үед шилжихэд зүйлийн доторх зарим шинжүүд аажин өөрчлөгдөнө. Ингээд зөв хариулт маань A өгөгдөл байлаа. За B өгөгдөл бол шууд 1 гэж орж ирснээрээ буруутсан байгаа тийм ээ. За 37-гийн A. Одоо тэгвэл бүгдээрээ байгалийн шалгарал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг сэргээ саний. За байгалийн шалгарал гэдэг нь ерөнхийдөө бол and being орчиндөө дасан зохицсон хамгийн тэр сайн зохицсон шин чанарыг олж авах. За олж авсан шинж тэмдгийг үр удамдаа үлдээх энэ процесс бол байгалийн шалгарал гэдээ ойлгочих болно. Тэгэхээр анаашин дээр жишээ авч үзэхэд бүх анааш ийм жигд өндөртэй бол байгаагүй те. Янз бүрийн өндөртэй анаашууд байсан. Гол нь өндөр буюу урт хүзүүтэй анаашууд мэд үлдэх чадамж нь өндөр байсан. Яагаад тэгэхээр модны оройд байгаа навчийг идэх боломжтой байсан учраас. За тэгээд цаашлах юм бол мэд үлдэхэд те бие болон хөлний пропорц ямар байхын, хөлний урт ямар байхын энэ нь хурдан гүхэд те магчнаас зүгтахад хэр нөлөөтэй вэ гэх зэргээр бидний мэдэх хадуун сураг хөгжсөн ерөнхий хэлбэр нь бий болсон байх жишээтэй. За тэгээд байгалийн шалгарлын хамгийн сонгодог жишээр яалтчгүй шувууны хошуунууд байгаа тий. Тухайн шувуу хошууныхаа тусламжтай эдэрч тижилээ олж аавна. Мөн дээрээс нь үдсөдөө янзлан гэх зэрэг маш олон төрлийн үргийг бол хошуу гүйцэтгэдэг. Тэгээд ямар төрлийн эдэрчтэй юм бэ гэдгээсээ хамаарат хошууны ийм олон төрөл зохицсон байдаг онцлогтой. За жишээлх юм бол цэцгийн балаар хоололт юм уу? Эсвэл модонд байгаа тэр өт орхоогоор хоолт юм уу те гих зэргээс хамаарат урт нарийнхан эсвэл цүүц хэлбэрийн ийм хошуутай болсон байх жишээтэй. За бүхэл үрийн том үрнүүдийг буталж хагалт тийм үү гэдгээсээ хамаарат ийм бахим хошуутай болсон байх жишээтэй. Гих мэтчлэн шувууны хошуу эзэжтэйг шууд уялдаатай байдаг гэж ойлгож болно. За махын эзэчнүүдийн хувьд болохоор зэрэг ийм дэгийн хэлбэртэй хурц махир байдаг. Ингэж олцоо шүүрч авна гих жишээтэй ахна шүү дээ. За энэ саяны зургийг Gemini руу явуулаад тэгээд жоохон баяжуулаад өгөөч гэсэн чинь ийм болгоод хэлсэн байна. Тэгээд эндээс бүгдээрээ нэмэлтээр усны шувуудын хошууг бол оржлох нь те яг шүд юм уу да гэхээр ийм шүүлтүртэй тэгээд түүнийхээ тусламжтайгаар усыг оруулаад буцаагаад хэрэгтэй зүйлүүдээ амдаа үлдээд хэрэггүй болсон тэр усыг гадагшлуулах зорилттой ийм шүүлтүртэй болсон байдаг онцлогтой. За тоншуулын хувьд болохоор модны шавжийг болон авалтыг гаргаж ирэхийн тулд шөвөг хэлбэрийн ийм хошуутай болсон байдаг онцлогтой. Гэх мэтчлэн ийм зохицолгоотой байдаг байна. Тэгээд яагаад бүх шувуунууд ижил хөвшөөтэй эсвэл ижлхэн зүйлээр хоолж болохгүй гэж те. Тиймгүүд тухайн тэр шувуудын нийшин давхцаад бүгд ижилхэн зүйлээр хоолчих юм бол өсөлтөн гэсээд нэгэндээ хор хөнөөлтөй болж штэ те. Тэгэхээр тодорхой газар нутагт нийшээрээ давхцлахгүй зэрэгцэн амьдрахын тулд ийхүү идэж тижилээр ялгараад түүндээ зохилцсон шин чанаруудыг олсон байх нэ гэж ойлгож болно. За 38 дөрвөн өөр организмын нэгэн уургийг кодлож генийн тодорхой хэсгийн азотлог суурийн дараалал өгдөг. Генийн азотлог суурийн дараалалд өөрчлөлт гарсан буюу мутац илэрсэн байрлалуудыг дөрвөлжин хайрцагаар үзүүлвэ гинэ. За өгөгдсөн мэдээлэлд үндэслэн дээрх дөрвөн зүйлийн хоорондох эволюцийн холбоо хамаарлыг дүгнэж хамгийн ойрын хамааралтай хоёр зүйлийг тодорхойлно гэсэн байна. За 1-ээс 4 хүртэл зүйлүүдийг ажиллах юм болоо хайрцагнуудыг ажиглаарай. Аль нь хоорондоо ижил байна те, аль өнгөрөө ялгаатай байна гэдг нь ерөөхдөө бол тод харагдаж байгаа шүү байна. Тэгэд яг иймэрхүү ДНХ-ийн харьцуулалт дээр бид нар юуг анзаарах хэрэгтэй вэ гэхээр тухайн ДНХ-ийн дараалал зөрүү нь бага байх тусмаа ойрын төрлийн хамааралтай байх магадaltaй гэж үзнэ. Тэнгууд зөрүүний тоо бага байх тусмаа л хамгийн ойр гэж сонгоно шүү дээ. За ингээд үзэх юм бол манай 2 дугаар зүйл за 1-р зүйлийг хоорондоо харьцуулаарай. Тэнгууд зөрүү 1 2 3 4 5 6 хэсгээрээ зөрүүтэй. За 1 3-ыг харангуут яах нь 1 2 3 4 5 хэсгээрээ хоорондоо зөрж байна. 1 4-ийг хоорондоо харьцуулаад харах юм бол тата нийтлэн байна те. Тэнгуута цитозин аданинтай хэсэг, аданин цитозинтой хэсэг гэ 2 зөрүү, 3
дөрвөн зөрүүтэй. За хоёрдугаар зүйл нэгдүгээр зүйл хоёр болохгүй гэсэн. Тэгвэл 2 3-ыг одоо харьцуулъя. Тимийн адааны ижилхэн за ЦЦ АЦ дээр нэг зөрүү орж ирж байна. За энийг багш нь тодруулъя. АЦ дээр нэг зөрүү орж ирж байна. Тэгээ бусад дарвал нь бүгдээр ижилхэн байна. 2 4-2-ыг за эсвэл 3 4-ийг хоорондоо харьцуулахад зөрүүний тоо олон болчихж шүү дээ. 2 болон түүнээс дээш болчиход байна. Тийм болохоор хамгийн ойр нь манай С өгдөл буюу 2 болон 3 дахь зүйл гэж үзэх нэ. За түрүүн хэлсэнчлэн одоо Д-ийн харьцуулалтаар тухайн зүйлүүд хоорондоо хэр зэрэг ойр одоо төрлийн хамааралтай байгаа юм бэ гэдгийг бол тодорхойлдог. Ийм учраас ерөөхдөө бол сөрөдөө хараад тэгэл зөрүүний тоогоор хамгийн багыг нь л сонгочин гэсэн үг хаана ч тийм. Хол хамааралтай гэх юм бол эсрэгээрээ хамгийн их одоо зөрүүтэй нь хол хамааралтай байна гэд сонгочин гэсэн үг. За 38-ийн зөв хариул С өгдөл буюу 2 болон 3 дахь зүйл манлаа. 39. Хэвийн бэлгийн эс буюу гаметэд илэрх генотипийг сонгоорой гэсэн байна. За энэхүү асуултыг ажиллахын тулд бид нар гамет гэж яг юу юм бэ гэдгийг сэргээ санах хэрэгтэй. Тэгэхээр биеийн эс маань буюу 2N бүрдэлтэй эс байгаа тийм ээ. Энэ 2N бүрдэлтэй эс маань миоз хуваагдалд орно. За миоз 1 ба миоз 2 гэсэн хуваагдлууд явдаг учраас багш нь ингээд товчилжээ. За миоз хуваагдалд орсны дараагаар одоо 4 ширхэг төлөс үүсдэг байгаа. Үүсэн түрүүн төлөс маань хоромсоомын тоон 2 дахин цөөрсөн бэлгийн эсүүд байна. За энийг гаплоид бүрдэлтэй гэж хэлээд байгаа тийм ээ. За тэгвэл бид нар A-с E хүртэл маш сайн ажиглах хэрэгтэй. Ерөнхийдөө бол үсгээр нэг генийг кодлсон байгаа гэдэгт төсөөлчихье. Ингээд үсэх юм бол нэг үсэг чинь 2 дахин давтагдаж болохгүй байхгүй. Одоо жишээлх юм бол B дээр гээд тийгүүд TT гээ ороод ирж байгаа. Тийм болохоор энэ B өгдөл чинь худлаа олчиж байгаа байхгүй. A дээр том R жижиг R-таа ороод ирж штэ хоёулаа R байгаа зү. Тэгэхээр A өгдөл маань бас худлаа гэсэн үг. За C өгдөл дээр T2 давтсан байгаа. Тийм болохоор C өгдөл маань худлаа гэсэн үг. За D өгдөл дээр R, S гэсэн хоёр өөр үсгэн тэмдэглэгээ байгаа тийм. Тийм учраас манай зөв хариулт улаан нарагш тэмдэглэж D өгдөл. За E өгдлийг яг гүцээгээд харах юм бол E үсгүүд давтсан байна. Тийм болохоор E өгдөл маань худлаа. Тэгэд 39 дээр багшийн зүгээс та бүхэнд анхааруулах зүйл нь баахан ингээд за R, S, T энэ энэ өгдөл ингээ ороод ирж штэ. Энийг харангуйтаа яана би ийм төрлийг ген харж байгаагүй штэ гэд шууд ингээ шок н ороод тэгснээ мэдхгүй буутах гад зүтгэж юм штэ те. Энэ бол хамгийн том алдаа. Бид нар ядаж юу гэдгийг мэдэхгүй бол ажиглах хэрэгтэй. Эдгээрээс сондоорч байгаа ямар нэгэн өгдөл байна уу? A, C, E нар бүгдээрээ үсгүүд нь давтсан байна. D ганцаараа давтцаагүй байна те. Тийм болохоор D үнэн байх магадлал маш өндөр байна. Ингээд D-ийг сонгоч гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдгүй байсан ч ядаж хариултын зөв тогтлоо ажиглах хэрэгтэй. За энэ маш чухал асуудал шүү. За 39-ийн зөв хариулт D өгдөл байлаа. За 40. Цистик фиброз болон уушиг болон биеийн бусад саст давхаргуудад өтгөн зузаан сас үүсч хуримтлагддаг удамшлын өвчин юм аа гэж байна. За энэхүү өвчин болон ABO цусны бүлгийн хариуцсан генүүд нь гомолог бус хромосомууд дээр байрладаг тул хоорондоо холбоогүй удамшдаг. За энэ бол бас л анхаарах ёстой зүйл байна тийм. Хоорондоо холбоогүй удамшдаг. За эцэг эхийн нэг нь гомозигот A бүлгийн цустай. За энд бодлогын өгдөл орж ирж байна. За нөгөөх нь болохоор зэрэг гомозигот B бүлгийн цустай бөгөөд хоёулаа цистик фиброз өвчнийг хариуцсан генер гетерозигот эрүүл хүмүүс байлаа гэж. За хоёулаа гетерозигот эрүүл гэж шүү дээ. За тэдний хүүхэд AB бүлгийн цустай цистик фиброз өвчтөй төрөх магадлалыг тооцно гэсэн байна. За юуны өмнө яг энэ өвчнийхэн талаар мэдээлэл багш нь багхан хүргэе. Тэгэхээр яг энэ цистик фиброз гэдэг нь юу гэлээд байна вэ гэхээр энд бичнэ.
За цистик фиброз гэдэг маань өөрөө одоо хлорын солилцоог хариуцсан сувгийн уурга байгаа. Энэ уурга кодлогч ген мутацид орсон гэсэн үг. Тэгэхээр энэ сувг мутацид орно гэдэг маань энэ сувг маань цаашид ажиллахгүй гэсэн үг тийм. Эргээд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэхээр за эс байла. Нийлээ ганаар бодчих шин. За энэ эсээс хлор гарч явахдаа давхар усыг гаргаж одоо усыг авч гардаг. Гэтэл хлор гарахгүй эс дотроо үлднэ гэдэг маань гадна талд нь ус гарч чадахгүй, гадна тал шингэхгүй хит зуурамталтамтгай өтгөн болно гэсэн үг байхгүй. Үүнтэй холбоотойгоор өвчлөл үүснэ. За ямар төрлийн өвчлөлүүд үүсэж болно вэ гэхээр одоо хамгийн аюултай нь амьсгалын зам дээр гэсэн үг байхгүй. Салстын бөөгнөрл үүсээд тэнгууд гуурс маань ерөөхдөө салстын бөөгнөрлөөсөө болоод энд зам нь нарийсан бааз. Тэгэхээр агарын зам ерөөхдөө боогдно гэсэн. Эсвэл хоол боловсруулах замд ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ гэхээр нойр булчирхаанд цорог хаагдаад тэндээс фермент гадагш байгаа нь нарийн гизлүүг орж ирч чадахгүй гэсэн. Нарийн гизэн фермент орж ирч чадахгүй бол бид нэр шимтгижээлийн тутгалд орох гээд байгаа зү тий. Нөгөө задрал маань явагдахгүй, шаардлагатай одоо шим байцаа шимж чадахгүй болчихж байна гэсэн. Тэгээд бүр цаашлаад гизний төгжрөл хүртэл үүсэх боломжтой ахны. За нөхөн өрчгийн тогтолцоон дээр бас сөрөг нөлөөтэй эрэгтэй хүн дээр гээд тиунгууд цистик фиброзтой эрэгтэйчүүдийн 95% нь үргүйдэлтэй байдаг. Тэгвэл энэ нь цаанаа төмсгөний одоо үргийн сувгийг ерөөхдөө бүгэлчин сперм хэвийн үүсээд байгаа ч гэсэндээ сувг бүглэрснөөс болоод сперм гадагшаа гарч чадахгүй байна гэсэн үг хань шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор зэрэг одоо нэг умайн гуурсан холооны сасдаг хэсэг нь өтгөрөөд түүнээсээ болоод эр бэлгийн хэсэг нь өндгийн хэсэгт хүрэхэд хүндрэлтэй болдог гэсэн үг. Огт жирэмсэн болохгүй гэсэн үг бол биш, боломжтой. Гэхдээ магадлалыг бууруулдаг гэсэн үг байна. За одоо тэгвэл бодлого биднэрт юу өгсөн бэ гэхээр ямар ч л байсан хоёр одоо ген маань тус тустай буюу өөр хромосом дээр байлдаг. Нэг нэгнээс үйл хамааран удамшин гэсэн. За цусны бүлгийг нь эхлээд аваад үзэх юм бол энэ одоо өгдөл нь бидрийг айгуу сайн ботсон өгдөл гэх юм уу. Нэг нь болохоор зэрэг гомозигот 2 дугаар бүлгийн цэстэй, нөгөөх нь болохоор зэрэг 3 дугаар бүлгийн цэстэй байсан. За одоо ингээд аваад үзэх юм бол бүгдээрээ P буюу эцэг гэхийн одоо генотипүүдийг бичээ те. 2 дугаар бүлгийн цэстэй хүн, 3 дугаар бүлгийн цэстэй хүнтэй гэр бүл болжээ. За гомозигот гэсэн учраас BB гэж тэмдэглэлээ. Хэрвээ тэгж өгөөгүйсэн бол эн чинь B өв байх магадaltaй. B өв болчоор нөгөө эдгээрээс гарах одоо хүүхдүүдийн цусны бүлгийн боломж нэмэгдээд гэлжнэ гэсэн үг. За гаметийн хувьд А ялгаагүй. За энд B гэсэн гаметийг үүсгэх боломжтой. За үр төллийн генотипийг аваад үзэх юм бол бүгд яах нь вэ? За А Б-тэйгээ энэ бас А Б-тэй хослно, гэхээр 100% төрсөн бүх үр төллийн генотип А Б буюу 4-р бүлгийн цустай хүүхэд гарна гэсэн үг. 100%. За тэгэхээр энд биднэрт ямар нэгэн одоо цусны бүлэг нь 4-р бүлэг байх нь тэдний тэд байх гэсэн ийм эргэлзээ бол биднэрт төрөхгүй. Тийм болохоор шууд цистик фиброзоо тооцоолно гэсэн үг. За одоо тэгвэл хамтдаа цистик фиброзын тохиолдлыг авч үзье. За доминантын мөр эцсийн юм уу гэдгийн хариултыг өгүүлбэр шууд өгсөн. Өөрөөр хэлбэл хоёр хос маань хоёулаа гетерозигот ирүүлэх гэсэн. За гетерозигот ирүүлэх гэхээр уг өвчин маань рецессив гэсэн үг. Тийм болохоор жижиг үсгээр цистик фиброзоо тэмдэглэсэн гэж ойлгож байна. За үүсэх гаметийн хувьд том Атай, жижиг Атай хоёр төрлийн гамет аль альнаас нь үүсгэнэ. За үр төллийн хувьд буюу пинетийн тороо байгуулад за энийг өөр өнгийн банаар авчнэ. A жижиг A, том A, жижиг A. За хослолыг үзэх юм бол том А буюу энэ бол эрүүл юм байна те. Том А, жижиг А буюу тэгч. Энд том А, жижиг А буюу одоо тэгч. За тэгээд жижиг А буюу цистик фиброзтой тохиолдол энд гарч ирж байна. За генотип фенотипийн харьцааг нь бичих юм бол том А 1 ширхэг. Том А жижиг А маань 2 ширхэг.
жижиг а маань нэг ширхэг байна тий. Тийм болохоор генотипийн харьцаа маань 1-ийг харьцах нь 2, харьцах нь 1-ээр орж ирж байгаа. За фенотипийн харьцааг бид нар яаж бичих вэ гэхээр шинж тэмдэг. Фенотип чинь гадаа шинж тэмдгийн хэлбэр гэж явдаг шүү дээ. Тэгэхээр том а болон том а жижиг а гэсэн энэ өгдөл өөрөөр хэлбэл доминант гомозигот эсвэл доминант гетерозигот өгдлүүд маань бүгдээрээ эрүүл фенотипийн хувьд. Харин 4-ний 1 нь жижиг а буюу цистик фиброзтой юм байна шүү дээ. Ийм болохоор бидний фенотипийн харьцаа нь 3-ыг харьцах нь 1-ээр орж ирнэ. За 3-ыг харьцах нь 1 гэдэг нь 4-ний 1 өөрөөр хэлэх юм бол энэ нь 25% нь цистик фиброзтой төрөх магадaltaй. Одоо өгүүлбэрт маань 4-р бүлгийн цустай цистик фиброзтой хүүхэд төрөх магадлал хэдэн хувь бэ гэсэн тий. Тэнгууд бүх хүүхдүүд нь угаасаа 4-р бүлгийн цустай төрж ирсэн учраас бид нар яг тэр цусны бүлэг дээр нэх амар ач холбогдол өгөхгүй харин цистик фиброз дээрээ ач холбогдол өгнө. Ингээд 4 хүүхдийн 1 нь цистик фиброзтой буюу 25% нь төрөх боломжтой ахны. За 40-ийн зөв хариулт D өгдөл. За энэ хүртэл бичлэгтэйгээ хамт ирсэнд баярлалаа. Багшаа дэмжиж subscribe дараад, саба дараад, лайк дараад өгөөрэй. Бас асуух зүйл байвал нэрлэхгүй сэтгэлдээ комент хэсэгт үлдээгээрэй. За дараагийн дугаар хүртэл баяр таа.